Энэ бол Тогаши. Түүнийг 100 метрийн гүйлтээр хинч барахгүй. Харин энэ бол Комия. Комия хүн гүйцэх байтугай гүйцэж чаддаггүй. Тогашигийн хувьд бол төрөлхийн авьяастай хурдан гүйдэг 6 дугаар ангийн жаал, ангийнхан болон дээдлийн ангийнхан нь ерөөсөө гүйцэхгүй хэмжээний ур чадвартай. Харин Тогашигийн ангид шинээр шилжиж орж ирсэн Коми бол гүйж чаддгүй жоохон л гүйх юм бол амьсгаацдаг, цуцдаг төрлийн хүүхэд. Гисэн хэдий ч тэр хин хинээс илүү гүйхийг хүсдэг. Яагаад гүйх тийм гоё юм бэ гэж Тогаши Комиагаас асуухад би гүйж эхлээд би Махмад маань хязгаартай хүрснээр миний нүд үрэлцээ толгой эргэж өрөвдөлтөй амьдралаа мартаж бодит байдлаас тасарсан мэдрэмжийг олдог болохоор гүйх сонирхолтой гэж хэлнэ. Харин Тогашигийн хувьд 100 метрийг бусдаас илүү хурдан гүйж чадвал бараг ямар ч асуудлыг шийдэх боломжтой гэдэг. Энэ хоёрын хэн нь илүү хурдан гүйдэг вэ гэвэл мэдээж Тогаши. Тийм учраас Комиа Тогашигаас суралцахыг хүсдэг. Ингэснээр Тогаши найзууд болон хичээл номноосоо илүү их цагийг Комиатай бэлтгэл хийж өнгөрүүлдэг болно. 1 2 аль хурдлий. Комиа бусдаас илүү хурдан болохын тулд гүйж байгаа. Тэгвэл Тогаши яг юуны төлөө гүйдэг юм бол? Бүхэл амьдралынхаа турш тэр бусдаас илүү хурдан байсаар ирсэн. Энэ нь түүнд баяр хөөр аз жаргал биш харин үргэлж ялах дарамтыг өгдөг. Тогаши чин сэтгэлээсээ гүйхээсээ илүү хамгийн хурдан болохоор л гүйдэг гэсэн үг. За ингээд ямар ч тач Комиа эцэст нь зөндөө бэлтгэл хийснээр Тогашитэй уралдахаар болно. Манай хоёр хоорондоо уралдаад Комиа арай гүйцдэггүйч бүх юмаа шавхаад урагш үсрэн унана. Унсныхаа дараа доглон босоод цааш аваад өгдөг. Энэхүү уралдаанаар Тогаши хожигдох боломжтой байсан нь түүнд асар том эвгүй мэдрэмжийг үлдээн. Жинхэнэ насны өрсөлдөгч юм байна да гэж бодтол маргааш нь Комиа шилжээд манай хоёр дахиж уулздаггүй. Хэдэн жилийн дараа Тогаши ахлах сургуульд орсон байх бөгөөд та бүхэн бүгдээрээ түүнийг дэлхийн авраг эсвэл өсвөрийн гүйлтийн авраг болсон гэж бодож байгаа бол харамсалтай нь үгүй. Хүн бүрээс хурдан гүйдэгч гүйлтийн спортоос зодог тайлаад нэг худлаа үнэн хачиртай тал хараад баярладаг домбаагаар болсон байна хөрхий. Би дахиж гүйхгүй дандаа л уралдаж өрсөлддөг тамирчны амьдралаа би ардаа орхисон гэд байж исэн чин нэг охин гарч ирснэ чи миний төлөө гүйх үү гин. Үүшээ тэгэл та. Ингээд яагаад ч юм нэг охинд гүйж үзүүлэх явцдаа Тогаши дахиж уралдах хүслээ олж авнаа. Угаасаа анханасаа яагаад гүйхэ байсан бэ гэхээр өрсөлдөөн илүү чангарч бас Тогаши том болох тусам сайжрахгүй нэг төвшөндөө гацснаас болоод дарамтны үр дүнд гүйлтээс таашаал авах байсан. Тэгээ нэг охинд гүйж үзүүлэхдээ хүсэл мөрөөдлөө дахин сэргээж байгаа. Тэгэхээр залуучуудыг хурцлах зүйл бол угаасаа л охтууд юм байна тийм үү? Маш сонирхолтой. Дараагаар нь сургуулийнхаа хаагдах гэж байсан гүйлтийн клубээс эргэж цомхон хөөрхөн хамт олонг байгуулдаг. Тогаши гүйлгсэн Аои, Сузуме, Негами Такеро гээд хоёр охин хоёр эрэгтэйгээс бүрдсэн гүйлтийн клубыг байгуулна. Гэхдээ сургууль нь тэдний клубт бас давхар шаардлага тавьдаг. Ямар шаардлага вэ гэвэл ямар нэгэн байдлаар тэмцээнд амжилт үзүүлэх ёстой. Тийм учраас баг багаар тэмцээнүүдэд оролцож эхлэхээр зориод манайхан хамтдаа 4 өнөөр реле тэмцээнд оролцож 2 дугаар байрыг эзэлснээр сургууль нь клубын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрнө. Манай Тогаши нөгөө 3-аач ирсэн л дээ. Мөн Тогаши дүүргийн аваргын тэмцээндээ оролцож хоцсноор бүсийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авна. Хараахан түүнийг барах хүн гарч ирээгүй л бололтой. Харин энэ бүх үйл явдлын хажуугаар Комиа юу хийж яваа вэ гэж бодож байвал Комиа Тогашиг бодвол нэг зүйлдээ тууштайгаар хичээнгүлэн гүрийсэн байдаг. Улсдаа спортороо топ сургуульд орсон ба өөрөөс нь ч хурдан гүйдэг хүмүүсийн дунд энэ зэрэгцэн өрсөлдөн түүний техник хэм маягийг бусдаас муу байна. Энд чинь чамайг амжилтанд хүрэхгүй чи ямар нэгэн бэртэл гэмтэл аваад л дуусна гэж багийнхан нь нүртэл зэмлэж хэлсэн ч Комиа чин сэтгэлээсээ гүйх дуртай болохоор шантралгүй хичээсээр байна. Ингээд гүйлдээ бэлдэн бэлзээр эцэст нь Комиа бүсийн тэмцээний эрхийн төлөө уралдаад хинээс ч илүү тесрэн хожлыг авдаг. За ямар ч тач бүсийн тэмцээн эхэлж хэсэг хэсгийн уралдаан өрнөд хамгийн хурдан гүйдэг тамирчид тодрон гарч ирэхэд Тогаши болон Комиа өөрсдийн хэсгээсээ ядах зүйлгүй гарч ирэн эцэст нь жинхнээсээ бие биетэйгээ уралдах боломж нь ирдэг. Сайн уу? Муу. Юу вэ? Юу ч алгоо. Зөөц хойлооч бараг уулзаагүй 6-7 жил болчихоо. Чисээ 6-7 гэсэн үү? Ингээд минь тус солилцсны дараагаар тамирчид гараандаа гарна. Хинт ч дийлдэшгүй Тогаши эцэст нь хожигддаг. Тогаши бүхэл амьдралынхаа турш ялагч эсвэл бүгдэнгээс нь хурдан байсаар ирсэн. Энэхүү хожигдлоос болоод Тогаши өөрийгөө хэн болохоо ойлгохоо болдог. Хэрвээ би хамгийн шилдэгэнд биш юм бол би яг хэн юм бэ? Заримдаа бид нар үнэхээр их зүйлсийг амьдралаас хүсдэг. Баян их мөнгөтэй болохыг хүснэ, өндөр царайлаг болохыг хүснэ. Бас мэдээж хожигддгүй хамгийн шилдэг байхыг хүснэ.
Гэхдээ энэ бүхнийг бүгдийг хүртэн гэдэг үнэхээр боломжгүй. Хаяа бүр угаасаа л хожигдох тавилантай байсан шиг санагдана. Хичээл номоо үнэхээр чин сэтгэлээсээ хийсэн ч чамаас илүү өөхөд үргэлж байвал чи гутран нэцтэй. Бүхнээ зориулаа хожигдох аимшигтай мэдрэмжийг хэн ч хүсдэггүй. Энэ хожигдлын дараа 10 жил өнгөрж 10 жилийн дараах Тогашиг бид олж харна. Тэрээр одоо хүртэл гүдэг өгөөд мэрэгжлийн тамирчны карьерийг хөөсөн байна. Харамсалтай нь хөгших тусам хурдаа алдаж биеийн дэлхээ болон ажил олгогч байгуулгах нь хүртэл тамирчны гэрээгээ дуусгах бодолтой байдаг. За ингээд тамирчны карьераа дуусгая да хэмээн боддогч дуртай зүйлээ хийгээ болохыг хэн хүсэх вэ? Хизээж гүүхэ болохыг хүсэхгүйгээ тэр далд сэтгэлдээ мэдсээр гүн гүнзгий сэтгэл зүүн хар нөхөн тунана. Яг энэ үеэрээ Тогаши Кайдо хэмээх үргэлж хойш дордог тамирчинтай уулзаад танд хизээч уралдаанд хожихгүй байгаа чинь хэцүү санагддаг юм уу гэхэд Кайдо би бодит байдлаас зогтох гэж гүдэг хэмээн хэлнэ. Хэрвээ чи бусдын төлөө биш өөрийнхөө төлөө хөдөлж эхлэх юм бол юу ч давж гарч чадна гэж Кайдо түүнд хэлдэг. Энэ ярилцлага Тогашид урам зориг өгснөөр хэн хинээс илүүгээр Тогаши бэлтгэл хийж өөрийгөө хурцлж баг багаар шат дахин өөртөө тулалцсанаар эцэст нь Тогаши улсын аваргад оролцох эрхээ авч чадна. Улсын аваргад мэдээж Тогаши Комиа хүлээж байгаа. Одоо л чинхэн түүнийг буулгаад авъя гэж бодтол Тогаши хөлөндөө бэртэл авна. Эмчнэр түүнд энэхүү бэртэл нь карьерийг нь дуусгах бэртэл гэж анхааруулдагч. Тогаши 100 метрийг бусдаас илүү хурдангүй чадвал ямар ч асуудлыг шийдэх боломжтой гэдэг харах өнцгтөө итгэснээр уралдахыг шийднэ. За ингээд хүсэн үлээсэн эцсийн уралдаанд орохын өмнө Тогаши Комиа хоёр дахин нүүр тулна. Комиа Тогашид би дэндүүх яснаасаа болоод гүйлтийн уралдааныг утга учиргүй гэж бодох болсон. Гэхдээ Тогаши түүнд хэн ялах нь хамаагүй. Бүхнээ дайчилж байгаа тэр гайхалтай мэдрэмжийг л бид авахын тулд 100 м туралддаг юм шүү дээ гэж хэлнэ. Яагаад гэвэл 100 м-ийг бусдаас илүү хурдангүй чадвал ямар ч асуудлыг шийдэх боломжтой. Үүний дараагаар тамирчид байраа аван буун дугаар урагшгүйж Комиа Тогаши хоёр бүхнээ дайчлан бие биетэйгээ уралцаар аним дуустдаг. Та бүхэн маань бодож байгаа байх. За тэгээ хин нь яалчваа. Хариултыг нь харамсалтай нь бид нар өөрсдөө төсөөлөх ёстой. Харин миний бодлоор энэ анимаас бид нар юуг ойлгож олох вэ гэвэл альва зүйлд бүхнээ зориулахын хажуугаар хийж байгаа зүйлдээ хайртай байх ёстой. Би үнэн сэтгэлээсээ бичлэг хийх дуртай болохоор энэхүү YouTube channel-ыг ажилуулдаг. Эцсийн зорилго гэж надад байхгүй, хүрх ёстой зэг гэж надад байхгүй. Би аним үзээ, зохиолоо бичээд бичлэгээ анслаад YouTube дээр аплод хийх л дуртай хүн. Надад бас заавал зорилго байх албагүй штэ. Хэрвээ чи зураг зурах дуртай бол 600, хэрвээ чи Тогаши Комиа хоёр шиг тамирчин болох хүсэлтэй бол тамирчин бол, хэрвээ чи дуулах дуртай бол дуугаа дуул, хэрвээ чи жүжигчин, цагдаа, эмч, модель болох хүсэлтэй бол түүнийгээ хий. Энэхүү бичлэгээрээ ярьсан Хякуме анимын гол санаа нь бол миний ойлгосноор ердөө л энэ. Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийснээр бид бүхэн өөртөөгөө хөгжүүлж амьдрал өөрөө утга учиртай сайхан болж байгаа. Ойрт би жоохон бичлэг хийх хүсэлгүй болоод урт хугацаагаар алга болоод байсан. Гэхдээ энэ гайхалтай анимыг үзсний дараа өөрийгөө ялан дийлэн жинхэнэ хүсэл эрмэлзлээ буцаан олж авсан байгаа. Тийм болохоор одооноос улам илүү хичээж гой бичлэгнүүд гарах болно. За тэгээд лайк болоо subscribe дараад манай Discord чатанд нэгдээд бас намайг Instagram-аар дагаарай. Гой reel контент оруулах санаатай байгаа шүү. Дараагийн сонирхолтой бичлэгээрээ уулзтал түр баяртай Zinon байлаа.